Институт бол аль ч нийгмийн тулгуур баг юм. Бодоод үзье л дээ. Цагдаагийн газар, сургууль, бизнесийн байгууллагууд, эмнэлэг, супермаркетууд бүгдээрээ нийгмийн бүрэлдэхүүн эсгүүд юм. Тэгээд тухайн хүмүүс тухайн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хэрхэн өөрийгөө авч явах талаар тодорхой хүлээлтшгийг бий болгож байдаг. Жишээлбэл бидний амьдарч буй нийгэм бүх төрлийн хувьд байдаггүй байсан бол бид хэрхэн амьдарч байх байсан бэ? Ер нь тааваараа амьдарч чадах болов уу? Үгүй л байх. Хүмүүс гудамжаар хурдлан магадгүй гэмт хэрэг, булгай дээрэм гарахыг үгүйсэх аргагүй. Бидний хэвийн амьдрал бүхэлдээ алгадаж эргэлзээд байдал үүснэ. Арай өөр жишээ татъя л да. Жишээ нь сургуулиуд баасан гараг бүр хичээл ордоггүй шин дүрм гаргаж ий гэж бодъё. Мэдээж энэ өдөр эцэг их асран хамгаалагчид хүүхдүүдэд бүрэн хариуцах хэрэгтэй болно. Тэгвэл институт ба тэдгээрт баримтлах дүрмүүдээр биднийг тухайн өдөр хүүхдээ хэрхэн хөгжүүлэх үү, хүмүүжүүлэх үү гэдгийг зааж өгөх ийм хэм хэмжээг нь тогтоож өгөх. Тэгвэл хэрвээ та хүүхэдгүй байж болно л доо. Гэлээч гэсэн нийгмийн ийм шинэ институт буюу 5 дахь өдөр хүүхэд харах үйлчилгээ зайлшгүй шаардлагатайгаар бий болохоос аргагүй болох нь. За тэгэхээр ер нь институт хүмүүст хэрэгтэй юм уу? Яагаад хэрэгтэй юм? За ерөнхийдөө нь харуул хүмүүс харилцан бие биендээ тусалж энэ нийгэмд амьдарч байдаг. Гэхдээ хүмүүс бүгдээрээ л бие биендээ хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Яг тодорхой нийгмийн бүтцийн хүрээнд бие биендээ тусдын болж амьдарцгаадаг гэсэн үг байна. Яг ч энэ утгаараа дараагийнхаа үедээ өөрсдийн хэрэгцээ шаардлагыг институтуудыг бас өвлүүлж өгч байдаг. Нийгмийн хэрэгцээ шаардлага хангаж идэг байна. Тэгэхээр институтууд нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүтээгдэхгүй үүрэг зан үйлийнх нь бүрэн дүүргэж байдаг. Жишээ нь нийгмийн нөхөн үйлдвэрлэх үүрэг цаг хугацаа өнгөрөхөд гэрүүлийн институт залгамжлан авч явах дараагийн үеэ бүтээдэг. Нийгмийн бас нэг чиг үүргэнд хүн амаа эрүүл байлгах гэдэг. Хэрэгцээтэй гэдгийг бид нар ер нь мэднэ л дээ. Тийм ч учраас эрүүл мэндийн байгууллага гэж байгаа. Институт тийм ээ. За цаашлбал нийгэм өөрчлөгдөж хөгжиж инновацийг бий болгохын тулд хэрэгцээтэй шинжлэх ухааны төвүүд бас сургуулиуд хэрэгтэй. Тэгвэл институтыг тайлбарлах хоёр хандлага байдаг байх нь дээ. Жишээлбэл уламжлалт хандлага ба хөгжингүй хандлага. Уламжлалт хандлага бол хүнийг байгалаасаа эерэг хандлагатай жишээлбэл эрүүл мэндийн байгууллага бол хүнийг эрүүл байлгах л үүрэгтэй. Гэтэл хөгжингүй хандлагаар тайлбарлахдаа тодорхой хэрэгцээнд нь тулгуурлаж яг тэр цэгийг нь олж улам боловсронгуй болгож өөр өгөөжийг нь дээж туулж дахин бүтцчилж өөрчлөгдөж байх ёстой гэж үздэг байна. Жишээ нь хэн нэгэн хүн өөрөлт ажлыг хийхгүй байгаа тохиолдолд нийгэмд хор хохирол учрна. Тэгвэл үүнийг хийхгүй байгаа шалтгааныг нь олж сайжруулах энэ үйл явцыг хөгжингүй хандлага гэдэг байна. Институт хэмээх ойлголтыг иргэнгийн хүн бодохдоо байгууллага юм байна, компани юм байна гэж хардаг. Гэтэл эрдэмтэн судлаачид энийг бол харахтаа институт бол цогц ойлголт гэж хардаг. Өөрөөр бол тодорхой нийгмийн бүтэц байх. Тэд засгийн газар, гэр бүлүүд, эмнэлэг сургуулиуд, эрх зүйн систем, шашин, түнжлийн эдийн засаг бизнесүүд гэж хардаг. Нийгмийн эдгээр хэсгүүд хэн нэгнээс үл хамааран өөр хоорондоо холбогдож бас үргэлжилж байдаг. Засгийн газар бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн ч гэлээ гэсэн цаашид үйл ажиллагаагаа явуулсаар гэр бүл дараагийн үеэрээ үргэлжиж харин хууль тэдний зохиогч нь байхгүй байсан ч цаашдаа мөрдөгцөөр байдаг. Тэгвэл эмнэлэг сургууль бизнес гээд нийгмийн бүтээл бүтц яг адилхан юм.